Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Талхны халаас сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын шинэхэн дугаар танд хүргэж байна. Энэ 7 хоногт элтийн ерөнхий шалгалт болоод хүүхдүүдийн маань хувьд мэргэжлээ хэрхэн сонгох вэ? Аав ээж нарын хувьд ч гэсэн маш их санаа зовниж байгаа сэдвүүдийн нэг нь байх гэж бодож байна. Тэгэхээр яг одоо танд энэ асуудлууд чинь хэрэг болох зүйлсийг ярих гэж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Урилгын маань авч ирсэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. За тэгэхээр энэ 7 хоногт элтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Тэгэхээр хүүхдүүдийн маань хувьд мэдээж зарим хүүхдүүд маань мэргэжлээ сонгосон байгаа байхаа. Гэхдээ бас сонгосон ч гэсэн жоохон эргэлзээ байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр хоёул энийг ярихаас өмнө та манай үзэг сонсогчдод өөрийгөө танилцуулах. За намайг Далжин гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд багшилдаг. Яг сэтгэл судлалын багш мэргэжилтэй. 2017 оноос эхлүүлээд Монгол Улсын их сургууль дээр ажил мэргэжлийн зөвлөх мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор ажил мэргэжил судлал гэдэг хөтөлбөр шинээр хэрэгжиж эхэлсэн. Одоо ингээд 8 дахь жилдээ хичээл хэмжлэг үдээд байж байгаа юм хөтөлбөр байгаа. Тэгээд манай сэтгэл судлалын тэнхимээс энэ нөгөө хөтөлбөрт бас багшилдаг учраас энд өнөөдөр ажил мэргэжлээ сонгох талаар ярихаар ирсэн байна. Би арай энэ подкаста бас бичиж гэд нэлээд бас бодоол исэн. Гэтэ яг уу гэж жоохон төлөвлөөд юмнуудаа бодож байгаад бас нэлээд тулгацлаа. Элтийн ерөнхий шалгалт руугаа нэлээд тулгаж байгаа л ер нь бол бичиж байна. Гэтэ яг уу дараа нь ч гэсэн хүмүүс сонсоход хэрэгтэй байх гэж бодож байна. За одоо элтийн ерөнхий шалгалт өгж байгаа хүүхдүүдийн маань хувьд ер нь тэр шалгалтаа л ямар өхөө самараад ямар мэргэжилтэд орлох хай сургуульд орох гэл бүх юмнууд нь тодорхойлогдох гал энэ. Тэгээ хүүхдүүдээ ингээл яриаг сонсож байгаа. Одоо би өөрөө ч гэсэн мэргэжлээ ингээл сонгож явахдаа за юутай сайн оноо авчвал юутай ч улсын сургуульд орчуулж гэдэг юм уу те. Тэгэл ойр дотны танил хүмүүсийнхээ үгийг сонсох гэл янз бүрийн л яг цагаад болохоор угаас айгүй стресстэй байдаг болохоор янз бүрийн зүйлийг харгалзаж үзэж байсан. Ер нь ингээд статистик ер нь мэдээллүүдийг ингээ харангуут нийт төгсөгчдийн маань хэдэн хувь нь ер нь мэргэжлээ зөв сонгож чадаад байна. Яг мэргэжлээ зөв сонгосон хэсэгтэр нь бол бид нар хараахан нөгөө судалгааны үр дүн бол хэлж мэдэхгүй байна. Зөвөр яг мэргэжил ихтэй сургуульд ороод эзэмсэн мэргэжлэрээ цаашдаа ингээд хөдөлмөр эрхэлж гэнэ үгүй гэдэг дээр бол ер нь бол хөдөлмөрийн хамгааллын яамнаас тоо мэдээллүүд бол гаргасан байдаг. Сүүлд 2024 оны тоо мэдээллийг харж байхад бол ихтэй сургууль төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлийн болон сургалтын байгууллага төгсөгчдийн 50 орчим хувь нь эзэмсэн мэргэжлэрээ бол цаашаа ингээд хөдөлмөр эрхлээд явж байна гэдэг бол дүн мэдээлэл байгаа. Тэгээ мэдээж хэрэг шууд утгаараа энэ тоо мэдээлэл бол тэр хүмүүс бол мэргэжлийг зөв сонгосон юм а гэдэг утгыг илэрхийлэхгүй. Гэхдээ ер нь бол тэр хүн өөрийнхөө нөгөө боловсролыг нь эзэмшээд өөрийн мэргэжил болгоод авсан тэр мэргэжлэрээ цаашдаа ингээд хөдөлмөр эрхлээд явж байна гэдэг бол мэдээж хэрэг тэр хүнд өөртөө нийцтэй болоод эсвэл тохиромжтой байгаа болоод цаашаа ингээд хөдөлмөр эрхлээд явж байгаа гэж бол хэлмээр байгаа. Тэгээд яг зүгээр бас нэг ийм тоо мэдээллүүд байгаа нь ер нь бол ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудын 25-аас 30% нь сургуулаа хайж гинэ, орхиж гинэ гэдэг тийм тоо мэдээлэлүүд бас байдаг. Тэгээд мэдээж хэрэг энэ нь яг ямар сургууль вэ гэдэг нь бол тусдаа ялгаа байхгүй. Ерөнхийдөө нэг нийтж дундаж тоогаад байгаа. За мэдээж хэрэг хувьдаа бол яаж гэнэ гэхээр ашуус ч юм уу эсвэл Монгол Улсын их сургууль ч юм уу энэ нөгөө улсын сургуулиудын хувьд бол энэ тоо харьцангуй бага байгаа. Бусад сургуулиудын хувьд бол арай өөр байж болох юм гэж бол таамаглал байна. Ямар ч тач энэ бол нэг дроп аут буюу их сургуулиас хаяа гарч яана гэдэг бол энэ нэг талаараа мэргэжлээ буруу сонгосон байгааг нь илэрхийлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь 3 хүүхд тутмын нэг нь гэдэг бол мэргэжлэн таалагдахгүй байна уу эсвэл сургуулийн таалагдахгүй байна уу ямар ч байсан тэрийг цаашаа өргөжлүүлэн сурахгүй байхаар шийдэж гин гэдэг нь бол харагдаж байна гэсэн үг. Яг ингээд харьцуулахад арай бага тоо юм шиг боловч уул нь бас ингээд нэг улс их орныхаа хувьдлаас бодоход тэгээд тэр чинь ингээд мэргэжлэр сурж байгаа гэдэг чинь хүн цаг хугацааны хувьд бас гарч ийн эдийн засаг санхүүгийн хувьд гарч ийн. Тэгэхээр уул нь нэг бас алдаагүй левел зөвл юм жоохон юм хасах тоороо биш левел бол хэрэгтэй ах гэдэг шүү дээ. Тэгээд ингээд мэргэжлээ сонгож байгаа хүмүүсийн түүхийг сонсоход ингээд янз бүр байна л да. Тэгээ чинь би өөрөө мэргэжлээ сонгож исэн үеэ ингээд бодонгууд манай найзууд донд
одоо аав ээж ийм л мэрэгчлээ бол гэдээсэн. Эсвэл манайх ингээд нэг үе дамжсаа одоо хуйлч эмч гэдэг ч юм уу нэг энүүнийг хадгалах гад мэрэгчлээ сонгоцсон ч юм уу те. Эсвэл ирээдүйд би илүү их сайн мөнгө олно гэж бодож ингээд сонгосон энэ төр гэл янз бүрийн тийм түүхүүд сонсч ийсэн. Одоо миний хувьд айгүй азар гэх юм уу манай гэр бүлийнх нь надад яг юм мэрэгжил сонголтын тест энэ төр айгүй хийлгээд тэгж мэрэгчлээ сонгож ийсэн. Тэгээ харьцангуй ингээд нэг юм төсөөлөл бас нэг юм бий болцсон байсан гэх юм уу. Тэгээ одоо ингээд цаг үе ингээд үе л ингээд өөрчлөгдөд байна шүү дээ тий. Тэнгүүд хүүхдүүд ингээд мэрэгчлээ сонгодог арга барилууд бусдаас авдаг зөвлөгөө судалдаг юм ингээд өөр болоод ах шиг зүгээр надад анзаарагдаад байна. Таны бодлоор юу гэж бодож байна хүүхдүүдээ ингээд нэг харгалзаж үзээд байгаа юмнууд шүү. Тэд нэр ер нь өөрчлөгдөж байна уу? 2022-оос 2023 онд Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг дээр сэтгэл зүйчдийн нөгөө үйл ажиллагааг судалгаа хийгдсэн 2 жил дараалал. Тэгэд энэ судалгааны үр дүнгээс харахад бол хүүхдүүдийн мэрэгчлээ сонгож байгаатай ач холбогдол өгч байгаа чухал гэж бодож байгаа хариулт нь хамгийн түрүүнд бол өөрсдийнх нь сонирхол чадвар байна гэдэг тэрийг илүү давмгай хариулт байсан. За тэгэхээр одоо энийгсэндөө бид нар юу гэж харж байгаа нөхөр ямар ч байсан нэг үе ботход мэдээллийн их сурвалжууд харьцангуй гэд нэмэгдээд хэлсэн тий. Тэгээд хүүхдүүд бас яг мэрэгчлээ сонгохоо яах вэ гэдгээ нөгөө жишээлбэл наад зах нь гэхэд хэр багийн хүүхдүүд нөгөө фэйсбүүкээр ороод мэдээлэл харах боломжтой болсон тий. Интернет рүү заавал фэйсбүүк биш байсан ч гэсэн зүгээр гуглээр хаагаад мэрэгч сонголттой холбоотой мэдээлэлүүд авч чадгаар байгаа ийм нөхцлүүд нь өөрөө бас нэг талаараа би ингээд өөрийнхөө сонирхол чадвартай тулгуурлаад мэрэгчлээ сонгох хэрэгтэй байна гэдэг ойлголтыг хүүхдүүдэд өгөөд тах шүү байгаа. Тэгэхээр яг миний харж байгаа зүйл бол дийлэнхийн хувьд яг энэ сонголтуудыг хийж байгаа. Мэдээж хэрэг дахиад за ер нь бол манай ээж аав өвөө эмээ мэрэгчлээ байсан юм чинь би энэ мэрэгчлийг сонгох хүсэж байна гэд шийдэд болж байгаа тохиолдлууд байна. Нөгөө талаар яаж нөхөр яг нэг өөрөө бодож үзэхгүйгээр за ер нь намайг энэ мэрэгчлээ бол гэсэн юм чинь гэд тэрийг сонгож байгаа тохиолдлууд байна. Нэг хэсэг нь болохоор аав ээжүүд маань бас ингээд бид нар ингээд өөрсдөө тусламар байдаг хүүхдтэй. Гэхдээ би өөрөө бас яаж хаанаас мэдээлэл авахаа мэдэхгүй байна гэдэг тийм асуудал бас ярьдаг эцэгчүүд гэсэн байдаг. Тэгээд тийм тохиолдолд эцэгчүүдийн маань хувьд бас яг яаж мэрэгчлээ сонгох вэ гэдэг дээр хүүхдэд туслах чадахгүй учраас өөрийнх нь хүсэж байгаа сонирхож байгаа мэрэгчлэр ингээд илүү дэмжиж явахыг тохиолдлууд бас гарч ирж байгаа. Тэгээд нөгөө нэг бас нэг ийм нөхцөл байгаа нь болохоор нөгөө хүмүүсийн амьдралын нөхцөл байдал яг одоо ямар түвшинд байгаа вэ гэдгээс шалтгаалаад тэр нь өөрөө яг ямар сургуульд орох вэ гэдгийг бас зарим тохиолдолд шууд шийдэж байгаа тохиолдлууд байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг нь хувь сахилгын сургуулийн тийм энэ сургуульд орчих юм бол төлбөргүй одоо нэг хувц хонорт мөнгө зарахгүй тэгээд дээр нь сургуулаа төгсөнгүүтээ шууд ажлын байртаа болно. Ажил хайранд хийж санаа зовхгүй ч гэдэм үү тийм. Зарим тохиолдолд яг уу гэхээр багшийн мэрэгчлийг эзэмшчих юм бол хөнгөлөлтөд суралцаж болно гэд одоо бас бодлоор нөгөө нэг ерхий боловсролоос төгөлж тэ багшийг дэмжиж байгаа ийм тохиолдлууд дээр бол бас тийм арга хэмжээнүүд авч байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр дийлэнхийн сонирхол чадвар гэж байгаа боловч нөгөө хүмүүсийн амьдралын нөхцөл байдлаа шалтгаалаад энэ тоон зүйлтүүд бас зарим хүмүүс бол тийм байгаа гэдгийг бол харуулж байгаа гэсэн. Одоо хэлж штэ нөгөө хүүхдүүд ингээ мэдээлэлээ одоо авдаг их сурвалжууд нэх олон болсон гэд. Гэхдээ энэ нь бас сайн тал байгаа мэдээж одоо 10 сайн тал байгаа. Гэхдээ 1 2 муу тал байгаа гэх шиг надад зүгээр анзаарэгдэж байгаа нь ийм зүйл байгаа гэх шиг санагдаад байхгүй. Олонний танил ингээд хүмүүс за зарим маш сайн ингээд нөлөөлдөг хүмүүс байна. Тэ чи өөрийнхөө хүсэл сонирхлыг сонс. Би яг ингээд мэрэгчлээ сонгож байгаа ингээ алдсан шүү. Миний энэ алдааг битгий давтаарай гэдээ айгүй сайн нөлөөлдөг хүмүүс байна. Гэтэл зарим нэг хүмүүсийг харахаар яг хөө энд одоо миний хувийн бодлоор ч хэрэг гэж байна. Ингээд ихтэй сургуульд сурж ингээ яадیں۔ Тэ зарим ингээд мэрэгчлэр баг хийдэг юмнуудыг интернетээс чи ютубээр ингээд хайгаал эсвэл нэг гадаадын сургуулийн үнэгүй хичээлийг үзэл ч юм уу тэ ингээд мэдчих боломжтой штэ гэж ингээ хэлээд байгаа зүйлстэй би ингээ өөрөө үзээд бас харж байгаа байхгүй. Тэгвэл надад л тэр жоохон ингээ харамсмаар санагдчихж байгаа. Ингээ боловсрал гэдэг зүйлийг ингээ нэг чухалчлахгүй байх нь уул нь боловсрал бол амьдралын баталгаа гэж ингээ хараад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүмүүс ихтэй сургуульд сурж ядیں۔ Гэхээр зарим хүмүүсийн хувьд баг тэр нь ингээд нэг жоохон асуудлаас зүгтах те нэг юм шалгалт малгалт чи бас гэл төгшөөртэй штэ те. Тэр юмнаас баг ингээ зүгтах нэг юм шалтгаан болоод байгаа ч гэх юм уу. Тэгээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр тал дээр та юу гэж боддог вэ?
Энэ бас нэг талаараа сөрөг тал мэдээж үзүүлж байгаа. Тэгээд яг нөгөө ийм нөлөөнд орж байгаа хүүхдүүд бас яг өөрөө цаашаа амьдралаа яаж авч явах гэдэг нь мэдээж хэрэг шууд өөрөөс нь шалтгааллах зүйлс болоод төрж байгаа гэсэн үг тийм. Ер нь бол зүгээр яг энэ дээр бол боловсрол гэдэг бол угаасаа хүн болгоны хувьд амьдралын баталгаа болж байгаа тийм зүйл байгаа гэдэг. Тэгээд дээд боловсролын зорилго өөрөө яг юу юм бэ гэдэг нь нөгөө олон улсын хэмжээнд бол тодорхойлогдсон зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр тухайн хүн тодорхой нэг мэргэжлийн одоо нөгөө нэг уур чадвар мэдлэгийг эзэмшихээс гадна тэр хүн хувь хүнийхээ хувьд одоо тэр төлөвшөх тэр нөхцөлийг нь дээд боловсролын байгууллага бүрдүүлж өгөх ёстой маа гэдэг санаа ирж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ тэр дээд боловсролын байгууллага яг яаж тэр хувь хүнийг төлөвшүүлэх юм гээд асуудал тавихаар жишээлбэл философи байна, урлаг судлал байна, спорт одоо нөгөө биеийн тамирын хичээлүүд байна тий. Энэ нөгөө нэг заавал судлах гэдэг ерөнхий сурд үзээд байгаа энэ хичээлүүд чинь уг нь бол тэр нөгөө төлөвшлийг олгож өгч байгаа нэг ойлголттой байгаа байхгүй. Соёл судлал байна. Сүүлд чинь нөгөө нэг гамшаа сэргийлэгч байна тий. Энд чинь өөрөө яг тэр нэг тодорхой хөтөлбөр агуулгыг тэр хүний амьдралд мэдлэг чадварт нь суулгаж өгөх гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө ихтэй сургуулийн олгож өгч байгаа тэр нэг төлөвшил боловсролын нэг хэсгийг тэр хүн одоо ихтэй сургуульд суралцахаас эсвэл мэргэжлийн боловсролын байгууллага цаашаа өргөлөөсүүлэхээс коллежид суралцахаас татгалзаж байгаагаараа тэрнээс одоо нөгөө нэг гарчиж байгаа л гэсэн үг болж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тодорхой нэг хөтөлбөр агуулгах чинь яг өөрийнхөө тэр нэг зорилгодоо чиглэсэн тэрхүүхэн хэмжээнийхээ мэдлэг чадварыг л өгч байгаа шүү дээ. Гэтэл тэр боловсролыг эзэмшиж байгаа 3-аас 4 жилийн хугацаанд за мэргэжлийн боловсролын байгууллага 3 жил тий 3-аас 4 цаашлаа 5 жилийн хугацаанд тэр хүн тэнд суралцж байгаа явцдаа өөрөө хувь хүнийхээ хувьд мэргэжилтэн болж төлөвшөж байгаа тэр гол нөхцөл нь тэндээ бүрдчихэд гэсэн үг байна л да. Наад зах нь гэхэд одоо ингэж байгаа байхгүй юу? Одоо яг сэтгэл судлалын ангийн оюутнуудаа өөрийнхөө оюутнуудыг хараад ахаар миний ярьж байгаа үг, миний хэлж байгаа судалгааны сэдэв тэдний одоо дараагийн өөртөө хийх ажилд нөлөө үзүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би багш хүнийхээ хувьд ч гэсэн хүүхдүүдтэй нөлөө үзүүлж байгаа бол таарч штэ. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ганцхан би нөлөөлж байгаа биш шүү дээ. Тэр хөтөлбөр зааж байгаа бүх багш нар нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр ганцхан тэр хичээлийг цахимаар аваад нэг өнгөрөх ондоо гэтэл тэр хүмүүст ингээд бодтойгоор нөгөө мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүсийн зааж байгаа, хэлж байгаа, туршлагаа уулзж байгаа энэ бүх зүйлсүүд чинь арай өөрөө нөлөөлж эхэлнэ гэсэн үг байна л да. Тэгээд дээр нь минийхэр бол нөгөө цахимаар сурчилж байгаа тэр хичээл чинь нөгөө жоохон өөрт ирэх тэр нөгөө хариуцлага гараа багтаа биш шиг санагддаг тий. Хүсэхгүй би шалгалт өгөх албагүй. Гэтэл их сургуульд бол би дүнгээ авахын тулд заавал би ингээ хичээх ёстой. Магадгүй би ингээ дипломтой болохын тулд ингээ өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдэг нэг тийм хариуцлага тодорхой хэмжээнд байх юм шиг санагдаад байдгийг. Тэгэхээр нөгөө нэг зүгээр нэг мэдлэг эзэмшээд болчих зүйл бас биш байгаа тий. Захим сургалтыг бол хүлээн зөвшөөрдөг. Тэр бол яалтчгүй хүмүүс хэрэгтэй бие дагаа судалж болно. Мэдээж хэрэг их сургуулийн агуулга бүгдийн хүнд өгөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг хүн өөрийнхөө хүссэн хэмжээгээр хэрэгтэй цагтаа судлах бол үргэлж нээлттэй байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол одоо нэг мэргэжил сонголтын дээр бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг өнгөцгөн хүмүүсийг дагаад тэр нөгөө нэг ингээд шийдвэр гаргах гэдэг нь уу? Эсвэл яг тэр хүн ингээд яг за тэр хүний байр суурийг сонсчлоо те энийг хүлээн зөвшөөрчин. Гэхдээ би ингээд судлаад үзэхээр би бол ингэж бодож байна гэж бодолтой ихтгэл өмшөлтэй байна уу гэдэг чинь хоёр өөр зүйл болоо явчихж байгаа. Тэгэхээр нөгөө олон танил хүмүүсийг зүгээр л өнгөцгөн дагаад явчихж байгаа тохиолдолд тэр бол одоо нөгөө технээсээ түрүүний хамгийн ихэн тавигддаг тэр хүн мэргэжлээ буруу сонгож авах үедээ гэдэгтээ жоохон бодож үзэх хэрэгтэй л болно гэсэн үг. Харин одоо ингээд интернетээр магадгүй тийм зүйлийг ингээд яриад одоо бичлэгээ ингээд оруулсан хүн байлаа гэж бодоход тухайн хүн яг ихтэй сургуульд сураагүй. Гэтэ мэдээж ингээд амьдралынхаа явцад өөрөө ажиллаж хөдөлмөрлөөд янз бүрийн ур чадварууд суралцсан байж болно шүү дээ. Тэгээд тэрүүгээр ингээд хангалттай сайхан ингээд амьдраад явж байгаа. Гэтэ бас хүн болгон тэгж чадахгүй үгүй юу гэдэг чинь бас их хэрэгэлзээтэй шүү дээ. Одоо тэр хүнийг дагаад би ийм сонголт хийдэг. Гэтэл яг тэр хүн шиг магадгүй ингээд ажиллах надад зориг хүч байгаа юу? Эсвэл нэг ийм суур бас нэг хүнд нөхцөл өгдөг шүү дээ. Гэр бүлээс өгсөн юм ч гэдэг юм уу те. Тэгэхээр тийм зүйл байгаа юу үгүй юу өдр гэдгээ бас их бодгол хэрэгтэй юм шиг л ингээд санагддаг л та. Тийм яг үнэ. Тэр одоо нөгөө нэг юм чухал зүйл байгаа
гурван чухал зүйл байгаа. Нөгөө талаас яаж нөхөр би хувь хүнийхээ хувьд яг ямар хүн юм бэ гэдгийг аягүй сайн мэдэх шаардлагатай. Зөв нөө мэрэгжлүүдийг судлахаас гадна гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлийг харах хэрэгтэй. Тэгэхээр чинь би ямар хүн бэ гэдэг чинь хүн болгоны хувьд яг нөгөө наазах нь гэхэд надад хэр сэтгэлийн хат байгаа вэ тий. Би төсөв шатуучлалтай хүн үү. Дээр нь одоо жишээлбэл ингээд наашаа цаашаа ингээд ер нь бизнес хийж байгаа хүмүүсийг харахад бол илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй, хүмүүстэй ингээд айгүй харилцааны чадвар сайтай ч юм уу, тийм чадвар эзэмшсэн хүн байна тий. Гэтэл би тэр хэмжээнд мэдлэг чадвартай юугүй юу гэдэг, эсвэл өөрийгөө тэр хэмжээнд хөгжүүлж чадахгүй юу гэдэг дээрээ бас ингээд бодож үзэх шаардлагатай болно гэсэн үг л дээ. Таны түрүү нөгөө яриан дээр хэлж штт те ихтэй сурвалжууд дээд боловсрал гэдэг дангаас тэр мэрэгжлийн боловсралаас гадна бас өөр зүйлсийг ингээд суралцж идэм аа гэд. Тэг яг амьдралаа бодохоор бас нэрэл ингээд тийм байгаа байхгүй юу. Одоо тэр чинь ингээд нэг ЕБС сурж ирсэн би бас ингээд ЕБС байсан шиг ангитай байх юм болоо яах юм бол ингээл нэг багш тэгэл байнга ингээл ЕБС чи ингээл юм сануулаад уулзаална гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр шиг байх бол өгс чи яг жихэн за бүх юмаа өөрөө хийх юм биш гэж нэгдүгээр курс орж байхдаа ингэ мэдчихэж байгаа байхгүй юу. Бүх юм дээр ингээл өөрөө л явж иж өөрөө л хинч надад сануулахгүй. Тэгэл хоцор бол миний асуудал амжуулж хийж чадвал бас л миний асуудал болж тарж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ингээл хүмүүсийн олон янзын хүмүүстэй харилцсан, хэдэн зуун хүүхдийн лекцэн дээр суун тэг төвчээртэй ах хэрэгтэй болно юмаа сайн төлөвлөнө гэл ингээд шал амьдралын өөр хэмнэл руугаас ингээд оруулж байгаа болохоор айгүй хэцүү бас ингээд суралцуулж өөрийгөө танихад өөрийгөө нэг юм хүн зэгцрэрэхэд гэх юм уу их тусалж ийсэн юм шиг бас ингээд санагддаг. За тэгээд ингээд сураад явж байхад бас их сонирхолтой юмнууд ингээд болж ийсэн. Сэтгэл судлаар ингээд сураад ичсэн юм яаж мэрэгчлээ сонгосон гэд одоо манай ангих ингэ ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд кинон дээрээс үзээ сонгоцсон гэд. Тэгээ бас бид нарыг ингээд нэг сурж явах үед нэг юм юу сэтгэл судлаач гэл өөрийгөө танилцуулаад хүмүүс лекц уншааддагсэн. Чи айгүй олон хүмүүс тэр лекцээс насаал би сэтгэл судлаач болъё гэж бодсон. Би хүнтэй ярих дуртайсэн гэл ингээд янз юм оюутнууд хэлж байгаа байхгүй. За тэгэл тэр донд чи инээдтэй ч юм байгаа яа эсвэл ингээд айгүй хүн бадаа сонгоцсон. Ямар гоё ингээд тэн дундаас мундаг юм аа гэж бодмоор хүүхдүүд ч гэсэн байна. Тэгвэл одоо яг ингээ мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүд маань яг юу ингээд харгалцаач юу нууц хэрэгтэй. За авьяас чадвар гэдэг бол өстой нөгөө наснаас олон гэдэг шиг зөндөө сонссон ба. Ер нь яг юуг харгалцаж үзэх хэрэгтэй. Нөө түрүү хэлсэн гурван зүйл байгаа. Эхнийх нь өөрийнхөө тухай аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ өөрийн тухай мэдэх гэдэг маань болохоор сонирхол, чадвар. За чадвар гэдэг дотор нь яг авьяас энтриг нь бол оруулж болж байна тий. Тэрнээс гадна үнэт зүйл тэгээд хувийн одоо онцлог шинж тий. Би хэр зохион байгуулалттай хүн би хүмүүсийн дунд байхдаа ер нь бол тав тухтай байж чаддаггүй. Эсвэл би ингээд хүмүүст айгүй гоё ингээд sales буюу одоо борлуулалт хийх тал дээр хэр авьяас чадвартай байж гэдэг юм уу. Тэр талын нөгөө чадварууд дээр бас бодож үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нэгсэндээ энэ өөрийнхөө айгүй олон талыг таних шаардлагатай. За яг шаардлагатай гэдэг нь хүүхдүүдэд айгүй хүнд тусаж магадгүй гэхдээ аль болох таньж мэдээ хичээх хэрэгтэй. Тэгээд дээр нь мэдээж хэрэг хүн чинь ингээд аажим цаг хугацааны явцад амьдралын туршлагаас шалтгаалаад ч юм уу ингээд тодорхой төрлийн зан төлөвүүд илүү сайн бүх тод суугаад зарим хэсэг нь болохоор шинээр бий болоод ч юм уу ингээд өөрчлөлтүүд явдгийг бас хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн хүнд байгаа нэг өөрийнх нь одоо байгаа тэр нэг онцлог шинжт нь цаашаа ингээд яаж ажиллавал илүү тохиромжтой байна гэдгийг бас харж үзвэл зүгээр санагдаад байдаг. Тэгээ нөө мэрэгжил эзэмшиж эхлэхээр чинь нэг чи ч гэсэн мэдэндээ тэр нөө мэрэгжлийн бие хүний нэг төлөвшөл бий болдог гэх тий. Одоо жишээлбэл нэгтлэн хүмүүс бол ингээд их тийм нэгт юм ба тооцоотой ч юм уу тий. Цагдаа хүмүүсийн хувьд их тийм ширүүн зан ааштай ч юм уу тий. Яг хэлэх зүйлээ тодорхой хэлцдэг ч юм уу. Иймэрхүү онцлог шинжүүд ингээд аяндаа төлөвшдөг гэд. Тэгэхээр мэрэгчлээд байгаа тэр хүнд бас нөгөө эрхэлж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны шалтгаалаад тийм одоо нөгөө нэг шинжүүд илүү их төлөвшөд ах шиг байна. Тэгээд над дээр одоо жишээлбэл юу харагдаад байна вэ нөө багшлцсан хүн чинь юмыг ингээд хүнээс асуух асуултаагаар өөрөө шууд шийдчихдэг юм шиг байна. Болцоонд явах тохиолдол зүгээр явахгүй ингэн гэж шийдчихдэг. Тэгэхээр энэ бас нэг одоо мэрэгжлийн хувьд бол ингээд төлөвшөж байгаа зүйлсүүдийн нэг жишээ гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт хоёр дахь чухал зүйл маань юу вэ гэхээр тэр ажил мэргэжлүүдийн талаар мэдчих шаардлагатай. Тэгээд нөгөө бид нар яг нөгөө хөтөлбөр
ажил мэргэжлийн судлалын хөтөлбөр мастер хэрэгжиж эхэлснээс хойш ер нь бол хэд хэдэн судалгаанууд хийгээд тэрнээс гадна Монгол Улсын зүйчний нийгэмлэгтэй хамтарсан тэр судалгааны тайлан ажлууд дээр ингээд сууж байхад юу харагдсан бэ гэхээр яг 8 дугаар ангийн хүүхдүүдэд мэргэжил гэдэг нь яг юу юм, ажил гэдэг нь яг юу юм гэдэг тэр ялгааг түрүүнд ойлголт өгөөд тэгэнгүүтээ тэрнээсээ улбалаад яг ямар мэргэжил нь ямар ажил эрхэлж болох юм гэдгийг хэлж өгмөр санагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл эрх зүйч мэргэжил байна шүү дээ. Эрх зүйч мэргэжлийг одоо нөгөө ихтэй сургуулиудад бол бэлтгэж байгаа. За яг хөө ингээд нарийн ярих юм бол олон улсын эрх зүйч ч юм уу яг ингээд эрх зүйч гэдэг салбарлаад явчихж байгаа тий. За гэхдээ тэр хүн хуулийн сургууль төгссөн ч гэсэн яг хөө гэхээр шууд хуульч гэдэг болохгүй. Хуульч хүн болохын тулд тэр хүн хуульчийн шалгалт өгч сая хуульч болно. Хуульч болсон хүн сая өмгөөлөгч хийж болно. Одоо өөр юу гэдэг нь хуулийн салбарт эрхэлж болж байгаа тэр мэргэжлүүдийг эрхэлж болж байна гэж бол ярьж явах боломжтой. За тэгээд яг ийм нэг ялгаануудыг одоо нэг ялгаж харах шаардлагатай болно гэсэн. За тэгээд ингээд ажил мэргэжлүүдийн талаар мэдчихлээ тий. За би өөрийнхөө тухай мэдсэн, ажил мэргэжлүүдийн тухай мэдсэн. Тэгвэл гурав дахь нь юу вэ гэхээр хөдөлмөрийн зах зээлийн тухай ялтч өгөх хэрэгтэй байна. Тэгээ яг уу зарим ажил мэргэжлийн зөвлөгөөдийн хувьд за би нэг жоохон хитрхээ романтизмаар төсөөлдөг гэж хэлгээд байгаа. Яг ингээл хүссэн, сонирхсан зүйлдээ л ингээл хүн хийх хэрэгтэй гэж бодож байгаа боловч яг бодит амьдрал дээр бүх хүмүүсийн хувьд яг хүсэл сонирхлоо дагаах тийм боломж байдаггүй. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн хувьд ч гэсэн яг ямар ажил мэргэжил илүү эрэлттэй байгаа тий. Яавал одоо ингээд баталгаатай ажлын байртай байх боломжтой. Эсвэл яг энэ мэргэжлийг эзэмснээрээ би хідэн тийшээ хүрэж болох юм тий. Заавал одоо нөгөө энэ мэргэжлээр ажиллах албагүй. Би сэтгэл зүйч байлаа гэж бодоход багшилж болох юм байна. Эсвэл хүний нөөцийн албанд ажиллаж болох юм байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө хүрэж болох боломжуудаа хүн ингээд бас мэдчих шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ гурван агуулгыг судлах хэрэгтэй болно гэсэн үг байна. Одоо яг одоо жишээ нь энүүгээр ингээд судлаа өөртөө би одоо юундаа сайн юм би ямар авьяас чадвартай ядаа идэ гэдгийг ингээд мэдгэхээр бас нэг юм төөрөгдөлд ордог зүйл байгаа юм шиг санагдаад байна. Дийлэн хүүхдүүдийг ингээд ямар мэргэжилтэй болох уу гэдээ асуухаар эхлээд нэг юм урлагийн чиглэлийн мэргэжил хэлээд идэг. За тэр нь ал ингээд нэг тэр мэргэжил хүмүүст ингээд танигдаал гоё тайзан дээр гараал хүмүүс баяр хүргээл хүн болгоо өөрийг нь мэдээл те их гоё харагдаад идэг болохоор тэгдэм болов уу гэж ингээд бодож байгаа. Тэгээд эхлээд нэг урлагийн чиглэлийн мэргэжил хэлжсэн юм. Яванда дахиад жоохон ингээд одоо бодоод судлаад ингээд эхлэнгүүтээ мэргэжил нь арай өөр болцсон байгаад идэг байхгүй. Тэнгүүд зарим тохиолдолд одоо тэр ингээд мэдээж яг авьяас байж болно. Тэгээ авьяас байж болох ч идэг гэсэн бас нэг өөр ингээд нэг урлагийн үнд чинь бас нэг юм хөгдлөөд байгаа даа шүү дээ тий. Тим юм ингээд дутагдаад хахад ерөөс тэрүүгээрээ ингээд хөтлөгдөөл урлагийн чиглэлийн мэргэжил сонгочвол яана гэдэг нэг юм зүйл бодогдоод идэг байхгүй. Тэр нэг иймэрхүү эргэлзээний дунд хэрвээ байгаад байгаа л яг хүүхдүүд яах хэрэгтэй юм бол ер нь ингээд нэг мэргэжил сонгочвол за байцгээ бодоол эргэлзээд байгаа л. Ер нь бол яг нөгөө нэг мэргэжлээ сонгох гэдэг ингээд зөвлөгөө өгж байгаа тохиолдолд за тэр ямар ч байсан авьяас чадвар бол байна гэж үзэх гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд бол тэр хүнд бол авьяас чадвар байна. Нөгөө талаас юу хэрэгтэй нөө гэхээр яг тэр ажил мэргэжилт үнэхээр тэр авьяас чадвар хэрэг болт юм бэ? Өөр шаардлагатай мэдлэг чадварууд байна уу? Жишээлбэл би бол ойлгохдоо хэл төсөв хатуучлалтаар наадхан жүжигний бэлтгэл энэ төр хийн гэдэг бол ингээд шөнө оройн цагаар хүртэл ингээд бэлдээл байж байгаа нэлийн төсөв шаарддаг гэж бол ойлгоод байна тий. Тэгэнгүүт яг уу гэхээр тэгээд тэр одоо нөгөө нэг ерөнхийд одоо дундаж авдаг тий эсвэл дөнгөж одоо хэлж байгаа жүжигчин эсвэл тэр урлагийн талын хүн дууч хүн ч юм уу тий эсвэл хөгжимчин тэр хүн хамгийн багтаа хаанаас эхлээд ямар цалин хүсдэгөр одоо ингээд ажиллаа эхэлдэг вэ. Тэгээд тэр нөхцөл байдлыг ингээд хамаагүй би энэ мэргэжлээ сонгоод ажиллана гэж бодоход тэр одоо нөгөө нөхцөл боломж нөөц нь эргээд гэр бүлийнхэн ч юм уу хангалттай ингээд дэмжих боломжтой юу бага цалин хөлстэй байгаа нөхцөл байдлыг нь хамаагүй тэр хүнгээ цаашаа амжих тэр хүсэл мөрөөдлийг нь дэмжих тэр нөхцөл боломж гэр бүлд нь байна уу тэр гээд ер нь харгалзах зүйлсүүд байгаа гэх гээд байгаа. Тэгээ нөгөө хүүхдүүд маань одоо
магадгүй сонголтондоо жоохон эргэлзээд эсвэл нэг ингээд гоё сайхан харагдсан юмдаа л ингээд хөтлөгтэй яваад байна гэдэг чинь бас ингээд мэрэгжлийн талаар жоохон дутуу судлаад байгаагаас л болж байгаа ах гэж бодоод байгаа байхгүй. Одоо жишээ нь урлагийн хүмүүс бол мэдээж за тайзан дээр гарч мараал ингээд харагдаж байгаа нь бол сайхан. Гэхдээ одоо миний бодлоор л аюух уншдаг хүн ер нь урлагийн хүн болох байх гэж бодоод байдаг байхгүй. Ялангуяа жүжигчин, зохиол, найруулагч чиглэлийн хүн бол. За тэгээд мэдээж тэр чинь ингээд бидний энгийн амьдралтай ингээд авч байгаа ачааллаас илүү их ачааллыг одоо магадгүй яг тэр жүжиг уран бүтээлхийг бэлтгэлтэй авах үед л нөгөө хүмүүс чинь хийх хэрэгтэй болно. Байнгын нөгөө гадаад бас байдалтай ингээд анхаарах хэрэгтэй болно ингээл тооцоолоогүй бас их олон хүүхдүүдийн магадгүй анзаараагүй ч юм нэг олон зүйлс ингээд гарч ирэх ба. Сэтгэл судлаач мэргэжлийг гэл тэгэхэд хүмүүс ингээд кинон дээрээс харахад ингээ хүнтэй сайхан яриас очдөг гэж ингээл төсөөлөд өгдөг. Гэтэл яг үүндээ хийдэг ажил нь баг бичиг цаасны ажил нь айгүй ихтэй ч юм уу те. Ийм мэргэжил гэл ингээд нэг тэр нарийн юмнуудыг уншиж судлах хэрэгтэй байгаад байна шүү дээ те. Тэр эдгээрийг ер нь яаж хүүхдүүд маань уншиж судлах хэрэгтэй юм бол яаж бас нэг юм зөв одоо их сурвалжийг олох хэрэгтэй юм бол хамгийн түрүүний чухал зүйл нь юу вэ гэхээр тэр мэргэжлэр ажиллаж байгаа юм уу ер нь бол болж байгаа ажиллаж байгаа хүнтэй уулзаад өдөр тутмынхын ажлын өдрүүд яаж өнгөрдөг вэ гэдэг талаар мэдэх хэрэгтэй. Тэр нь яг өөрийнх нь хүссэн төсөөлсөн шиг байна уугүй юу гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Ийм тохиолдлууд байдаг. Би одоо ингээд сэтгэл судлаач болох гэсэн юм аа. Би тэгтээ ингээд таны мэргэжлийн талаар асуух уу гэж жаад ирж байгаа ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд байдаг. Тэгээд нэг үе бодох нөгөө UBS-үүд дээр бас сэтгэл зүйч ажил мэргэжлийн зөвлөл одоо тэр мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанууд тогтмолтой явдаг болсон. Одоо боловсролын ерхий газраас ч юм уу зохион байгуулад тий. Тэгээд тэр ажлынхаа хүрээнд болохоор бас ингээд мэргэжлүүд нэг уурдаг хүүхдүүдтэй уулзалт хэлцүүлэг хийдэг. Тэр үед нь ингээд аягүй сайн асууж тодруулах хэрэгтэй зүйл нь тэр хүний өдөр тутмын амьдрал яаж өнгөрдөг вэ ажил дээр нь тий. Тэгээ ямар мэдлэг чадвар тэр хүн аягүй хэрэглээд байгаа вэ? Яг ямар мэргэжил чадвар хэрвээ дутчих юм бол энэ мэргэжил хүнд байх юм шиг байна вэ? Ялангуяа нөгөө хувь хүний тэр нөгөө зан төлөвтэй холбоотойгоор ямар онцлогууд энэ хүн дээр илүү их байх шаардлагатай гэж үзээд байна гэх. Тэгээд ийм зүйлсүүдийг нөгөө зөвлөх одоо тэр нөгөө мэргэжлэр ажиллаж байгаа тэр хүнээс зөвлөгөө авснараа бас тодорхой хэмжээний ойлголт олчж байгаа гэсэн үг. Тэгээд найдвартай их сурвалжууд гэдээ харахаар сүүлд нөгөө боловсролын үнэлгээний төв дээр My Future segment гэд гараад ирсэн байсан. Тэгэхээр тэндээс бас мэдээлэлүүд авч болохоор харагдсан. Хоёр Facebook page байдаг. Нэг нь болохоор миний сонгосон мэргэжил гэд би ойлгохдоо бол үндэсний олон нийтийн радио телевизийн харьяа байдаг юм пэйж гэж ойлгоод байгаа. Тэгэхээр нөгөө тухайн мэргэжлэр суралцж байгаа оюутнууд зааж байгаа багш нар тэр мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсээс ингээд яриа аваад бүтэн нэвтрүүлгүүд болоо гаргацсан хэд хэдэн нэлээд хэдэн мэргэжлүүд харагдчихсан. Тэгээд мэргэжил сонголтын бас нэг пэйж байгаа. Миний мэргэжил сонголт гэдэг нэртэй лөө. Тэгээд тэрэн дээр болоод ирэнгүүт влогоор явдаг. Тэр бас айгүй сонирхолтой их тийм өрмөц олон янзын мэргэжлүүд очиад үзүүлээд харуулаад танилцуулах нь шүү дээ. Тийм. Энэ юу аудиогоор явдаг яг бичлэг биш. Тэгэнгүүт гол нь тэр нь юу вэ нүү гэхээр одоо жишээлбэл нано инженерчлийн чиглэлээр одоо мэргэжсэн хүн тэр жишээлбэл яриа өгөөд мэргэжлийн талаар ярьж байгаа жишээ тийм. Тэгэхээр энэ бол нөгөө заавал тэр хүн ирэхгүйсэн ч гэсэн тэр мэргэжил сонголтын пэйжүүдээс ингээд зүгээр сонсоход л яг тодорхой хэмжээний ойлголтууд авч болохоор бол санагдаад байгаа. Хүүхдүүдийн маань ингээ яг одоо мэддэг мэргэжлийн нэрлээ гэхээр айгүй мэргэжлүүдийг ингээл ерөнхийгөөр нь ингээл хэлээд идэх шүү дээ. Ер нь ингээд түрүү одоо хуульч гээл тэгж сэтгэл судлаач гээл тэгэнгүүт ингээ бүхэл насны хүмүүстэй ажиллаад бүхэл чиглэлд ажиллаад идэг хүмүүс биш шүү дээ. Тэр дундаа яг нэг одоо зөвхөн хүүхдийн сэтгэл судлаач тэгснэ хүүхдийн сэтгэл судлаач дундаа бүр зөвхөн бага насны хүүхдүүдтэй ажилладаг гэдэг чинь ингээл мэргэжлүүд чинь бас дотроо ингээд нарийн салж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад. Хүүхдүүдээс нэг юм ойролцоо мэргэжлүүдийг жоохон хооронд андуураад тах шиг гэдэг тийм. Археолог, антропологч хоёрыг хооронд нь холдог ч юм уу. Эсвэл нэг юм одоо сэтгүүл зүй гэдэг нэг ойролцоо юм нэршилтэй ангууд тэр нэг нэршлэр нь бас хооронд нь жоохон андуураад тах шиг санагдаад байна. Андуураад нөгөө мэргэжлээ сонгоцсон тохиолдлууд бас гарч ирсэн. Тийм кейсүүд өдр байдаг тийм. Олон оюутнуудын дондоос тийм тохиолдлууд гарч ирдэг. Тэгээд яг
ер нь бол яг уу мэдээж тэр хүн өөрөө ингээд өөрийнхөө мэрэгчлээ сонгож байгаа учраас хүүхэд бол өөрөө ингээд цагаа зарцуулаад сонирхоо судлаад явж байгаа хүүхдүүд бол айгүй олон байдаг. Цөөн тохиолдолд хүүхдүүд яг уу гэхээр яг нэг тийм л ажил гэж бодсон. Тэгээ тэрийг нэг судлахгүй тэгэл шууд за тийм шалгалт өгөх юм байна гэж бодоод шийдвэрээ гаргацсан тохиолдлууд бас таардаг. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол эн чинь нэг утгаа ясандаа яг уу гэхээр тэр нөгөө сонирхоод байгаа ажил мэргэжлээ сайн судалж гэнэ үгүй л гэдэг асуудал яригдчих чинь гэсэн үг шүү дээ. Тэрийгээ сайн судлаагүй байгаа учраас сэтгэл зүй хоёрыг ялахгүй байна. Археолог, антрополог хоёрыг ялахгүй байна л гэж бол хэлж байна. Тэгэхээр нөгөө мэдээллийн их сурвалжуудаа харж байгаа явцдаа ер нь бол нэг ингүүл зүгээр юм шиг байгаа. Яг мэргэжлээ сонгох алхмын хувьд бол юуны төрөнд за миний сонирхол бол ер нь ингээд би яг хүмүүстэй ажиллах илүү сонирхолтой юм байна. Тэгээд би бол ингээд яг миний мэдрэмжийн хувьд одоо жишээлбэл би ингээд шудраг усны талд ингээд зоригтой зогсож чаддаг хүн тий. Хэрвээ манай ингээд хүүхэд ингээд бусдад дээрлэхүүлээ тэгээд тэр нь шудраг бус байдлаас болсон шудраг бус санагдах юм бол би тэр дээрлэхүүлж байгаа хүүхдийг ямар ч тохиолдолд хамгаалж чадна. Тэгээд дээр нь яг уу гэхээр миний одоо ингээд бодож байгаа энэ ихтгэл үнэмшил цаг хугацааны явцад ч гэсэн би энэ чигээрээ байна гэдэгт итгэлтэй байна гэж байгаа тохиолдолд магадгүй тэр хүний сонирхож байгаа мэрэгжил нь тэр хүн нийгэмдээ сайн байна уу үгүй юу гэдгээс үл хамааран хууль энэ чиглэлээр ажиллаж болж байна тийм. Гэтэл хуулийн чиглэлээр яг энэ шудраг усны тал зохисдог хүмүүс ямар мэрэгжилтэй байж болох вэ гэдээ харахаар за магадгүй цагтаа ч юм уу эсвэл би яг өмгөөлөгч хийж болох юм байна. Тэгэхээр энэ хоёр бол жишээ нь бол яг нэг салбарын мэрэгжил мөн үү биш үү гэх тэгэхээр бас арай жоохон ялгаатай болоо явчихж байгаа тий. За би энэ хоёрын аль нь хөрөөж болох юм бэ гэж өөрөө дотроо төсөөлөх юм бол надад хамгийн түрүүнд боломжтой одоо сургууль нь хууль сахилгын сургууль юм байна. Дараагийнх нь батлан хамгааллын сургууль байж болох юм. Үгүй л би хуулийн сургуулийн ямар нэгэн одоо ингэж орох юм байна гэдэг нэг тэр ингээд ерөнхий нөгөө хүрээнээс нь ингэж өөрийнхөө сонирхол болоод онцлог шинжтэй чадвартай нийцүүлээд ингээд уялдуулж харах нь чухал юм шиг байна. Тэгээд бас нэг чухал зүйлийг хэлмээр байгаа нь юу вэ гэхээр за миний одоо юу гэдэг би математиктай муу. Тэгэхээр би одоо юу гэдэг одоо сансрын технологийн чиглэлээр ингээд амар удаан мөрөөжсэн ч гэсэн сайн чадахгүй юм шиг байна. Би ер нь ээжтэй айгүй муу оноо авах юм шиг байна гэдэг нэг тийм төсөөлтөөр буугаад өчөж байгаа тохиолдол байгаа бол дахиад нэг өөрийгөө бодоод даашлаад үзэх хэрэгтэй гэсэн үг. За яг би зүгээр сансрын технологич юм гэдэг айгүй төвхтэй юм сонгох жишээ татчихлаа тий. Гэхдээ тэр нөгөө нэг эзэмшгээд байгаа мэрэгжилт чинь мэдлэг чадвар чинь жоохон дутагдана гэж бодож байгаа бол хүн мэдлэг чадвараа хөгжүүлж болно. Чадварыг нэмээд эзэмшиж болно. Тэгэхээр энэ бол өөрөө яг уу гэхээр тийм амар том барьер буюу саад биш байгаа байхгүй юу. Гол нь тэрэндээ ингээд өөрөө цаг гаргаад ажиллах, өөрийгөө ингээд цаг хугацаагаа зарцуулах тийм шаардлага гарч ирнэ гэж бол ойлгоод байна. Тэгээд хүүхдүүдийн ингээд жишээнээс харж байхад нэг ийм тохиолдол байсан. Манай Монгол Улсын их сургуулийн төгсөгч бас сайн төгсөгч. Одоо яг ямар хөдөлмөр эхэлж байгааг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч тач өөрөө сургуулаа төгсөөд элсдийн ерхий шалгалтын оноо хангалтгүй байсан. Тэгээд тэрний шалтгаалаад бодсон сургуультаа орч удаагүй учраас gap year аваад бэлтэж агаад тэгээд тэр сургуультаа орж ирсэн. Гэтэ орж ирээд эзэмшиж байгаа мэрэгчлэлтэй нэг тийм өөртөө сонирхолтой биш байсан ихний жилдээ. Тэгээд ер нь хичээлийн дүн үнэлгээ жоохон хангалтгүй байсан. Тэгээд ямар ч байсан багш нарын хувьд бол хангалтгүй байна гэдгийг нь өөртөө сануулж ирсэн байна. Тэгээд эхний нэг жилээ төгсчөөд нэгдүгээр курсээ төгсчөөд зунжанга хэллээ бэлдсэн. Одоо мэрэгжил сургуульд орсон мэрэгжил нь бол хэлний ангид байсан. Тэгээд тэр хэлээр ингээд зунжанга бэлдсэн. Зунжанга бэлтгэхдээ яг уу гэхээр маш их өглөө эрт босоод нойрон хуржсэн ч гэсэн өөрийгөө ингээд дайчлаад бэлдээл явж агаад 2 дугаар курстаа ороод ирсэн чинь ангийнхнаас хамаагүй илүү мэрэгчлэрээ ярьдаг болчихсон байсан. Гээд өөрийнхөө туршлагыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө нэг чи өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ хэр өөрийгөө дайчилж байгаа юм бэ? Яг ингээд анханасаа чиний ингээд бодож төсөөлж исэн тэр мэрэгжил биш байсан ч гэсэн магадгүй ингээд чи оролдоод хийгээд үзэх юм бол чиний сонирхол улам төрөөд улам дуртай болоод тэгээд тэр хэмжээгээр чадвараа ингээд төвшөө хөгжүүлэхэд өөрийгөө дайчлаад бас амжилт үзүүлж болохыг үүсэх аргагүй гэж хэлмээр байгаа. Тэгэд одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу?
олон улсын харилцааны мэргэжил бол ингээд сонсоход бол гоё тий. Ирээдүйд хүүхдүүд гоё ингээд дипломат дипломат болно. Чиний хэлдгээр стажигнээс гоё гэж төсөөлдөг мэргэжил байгаа байхгүй. Гэтэл энэ мэргэжлийг эзэмсэн хүмүүс яг хаана ажилт юм бэ? Яг бүгдээрээ дипломат болт юм уу үгүй тий. Гадаад иргэний яамн дээр бол маш цөөн тооны хүмүүсийг авдаг. Тэгээд тэр авч байгаа хүмүүс нь за магадгүй зарим нь гадаад төгсөөд ирсэн хүмүүс тэнд ажилд орж байгаа тий. Гэтэл гадаад явдлын яам гэдэг чинь нэг цөөхөн хэдэн хүн ажилтгал нэг яамны л ажилтдаг шүү дээ. Гэтэл бүх хүмүүс тийм дипломат болох боломжгүй. Тэгээд нөгөө талаас аж нь гэхээр яг аль нэг бизнесийн байгууллагын олон улсын харилцаа ч юм уу гадаад худалдаа эрхэлсэн ч юм уу нэг тийм ажилт мэргэжилтнэр орж болж байгаа юм тий. Гэтэл гадаад харилцааны мэргэжилтний албан тушаал дээр яг тэр гадаад харилцааны одоо яг мэргэжлийг эзэмсэн хүн авдаг боловгүй бас тийм шүү. Жишээлбэл одоо ингээд бизнесийн чиглэлээр айгүй сайн гарамгаа одоо ингээд гадаад олон улсын харилцаа гэхээс илүүтэйгээр олон улсын худалдааны чиглэлээр ажилласан хүмүүсийг авах сонирхол бизнесийн байгууллагууд илүү байх хэрэгтэй. Аль эсвэл яг гол тэр мэргэжлийн чадвар нь хэрвээ хэлний орчуулга ч юм уу тийм чадвар илүү их шаардж байгаа бол хэлний мэргэжлээр төгссөн хүмүүс тэнд ажилладаг бач шүү дээ. Тэр битгий хэл манай муйсаа нэг төгсөгч уг нь бол өөрөө хэлний мэргэжлэр төгссөн хүмүүлийн ухааны салбарыг төгссөн. Тэгсэн хэрнээ элчин сайдын яамд ажилладаг. Яагаад тэгэхээр тэр хүний мэргэжил эзэмсэн мэргэжил нь өөрөө яг тэр нөгөө нэг салбарт ажиллах нөхцөлийг үнцээ бүрдүүлээд төгссөн байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг олон улсын харилцаа амар гоё мэргэжил гэдэг тийм төсөөлөл чинь өөрөө зөвхөн төсөөлийн төдийдэл байгаагаас биш яг тэр нөгөө нэг дипломат болно гэсэн баталгаа ерөөсөө биш ээ гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээс одоо тийм газар ажиллана гэдэг чинь айгүй бас ингээд нэлээ юм том байгууллагыг сонгож ш. Тэгээ тэр ирээрээ одоо элсэх ингээл тэр одоо сонгон шалгуулалтанд орох марх гэл тэр чинь айгүй шалгуур өндөртэй шүү дээ. Шалгуур өндөртэй, өрсөлдөөн ихтэй тий. Төгсөж байгаа хүн болгол тийш ажилд орох гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол мэргэжлээ сонгож байгаас гадна цаашдаа би яах вэ гэдгээ бас их бодолцож юм хитрхи бас нэг эрэг төсөөлөлтэй тэгсэрнээсээ нэг яг бодит амьдрал дээр нэг юм хийхгүй байгаа ч юм уу тийм тохиолдлууд бас харагдаж идэг шүү дээ. Тэгэхээр энэ болгоныгоо нэлээд хөрсөн дээрээ буулгаж бас бодох хэрэгтэй гэдэг нэг сануулга юм шиг бас санагдаж байна. Сайн нөгөө нэг мэргэжлүүд яриад ихтэй сургуулиуд ирлээ шүү дээ. Яг ийм юм ярьсан дээр бас нэг ихтэй сургуультай холбоотой зүйлсийг асуумаар байна. Одоо ингээд хүүхдүүдийг ер нь ингээд ажиглаад тахад одоо үеийн ч гэлтгүй зүгээр одоо би ч гэсэн миний өмнөх үед ч гэсэн ингээд хүмүүс мэдээж гадаадад ингээд сурах юм бол илүү их одоо өргөн хүрээнд зүйлсийг үзэж харна тий. Өөрийнхөө ингээд байнга л үзэж хардаг юмнасаа мэдээж өргөн хүрээнд юм харна гэл тэр бол яг мэдээж үнэн. Гэтэл ингээд одоо бас хүүхдүүдийг харгад яаж байгаа байхгүй. Ангиараа одоо жишээ нь гадаад сурна гэдэг ч байгаа байхгүй. Гэтэл тэр анги 30 хүүхдтэй л гэхэд 30 л яг нэгэн зэрэг дараагийн одоо жил нь гэхэд гадагшаа явж чадах уугүй юу. Тэгэл аншаа гадагшаа явна гэж чинь бас нэлээ хөрөнгө хэрэгтэй болно. Тийм боломж болцоо бүх хүүхдүүд байгаа юу гэл жоохон асуудалтай ингээд санагдчих байгаа байхгүй. За тэгээ гадаадад хэрвээ явахгүй бол яах вэ гэсэн чинь ямар ч хамаагүй улсын сургуульд орно гэдэг ч байгаа байхгүй. Уул нь бол ямар мэргэжил эзэмшихээс хамаарат жишээ техник технологитой холбоотой байх юм бол яг тэр чиглэлийнхээ сургуульд одоо манай монголчин шүтээс байна, JMIT гэдэг те тэр сургууль байна гэдэг ч юм уу. Эсвэл ангаахын чиглэлд явмаар байгаа юм бол за мэдээж ас шүүсэн өөр ингээд этүүгэн гэдэг ч юм уу ийм сургуулиуд байна гэл. Ингээд сургуулаа бас сонгохдоо ямар мэргэжил би эзэмшиж байгаа билээ гэдгээс хамаарат бас бодолцох хэрэгтэй юм шиг байна. Гэтэл одоо миний ойрын хүн хүртэл тийм юм байгаа байхгүй хэлж байгаа. Ямар мэргэжил эзэмшиж чамаагүй мөстөл оруул гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр бол өстой жинхэнэ ингээ харахгүй бүрхээ сонголт шиг санагдаж байгаа. Энэ тал дээр та ер нь яах хэрэгтэй гэж хүүхдүүдэд зөвлөх вэ? Улсын сургууль, хувийн сургууль, эсвэл гадаад гэл ингээ нэг ялгаад шүү дээ. За яг уу хамгийн түрүүнд харагдаж байгаа нэг зүйл бол яг үнэхээр гадаадд сурахаар шийтсэн байгаа хүмүүс байгаа. Яг энэ тохиолдолд эцэг их хүртэл ингээ бүх юмд нь бэлтгэлтэй байж байгаа. Одоо жишээлбэл одоо нөгөө нэг жишээ нь Европт явах юм бол ямар шилний шалгалтыг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар мэргэжлийн шалгалтыг зөвшөөрдөг вэ? Америк руу явж сурахаар болох юм бол ямар шалгалт төгсдөг вэ гэд энэ болгоно ингээд бүр мэдсэн тэрэнд ингээд бэлтгэлтэй байгаад байгаа. Тэрэнд нь зориулаад ингээд
хүүхдээ одоо нөгөө төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа ийм эцэг гэр бүлүүд бас байна тий. Тэгэхээр энэ нь бол нэг талаараа одоо тэр хүмүүсийн өөрсдийнх нь ингээд боловсролд хандж байгаа хандлагыг харуулж байгаа. Энэ сайн эсвэл муу гэж хэлэхэд одоо би бол хувьдаа тийхгүй тэр чинь хүн болгоны л өөрсдийн сонголт байгаа шүү дээ. Нөгөө талаас яаж нөө гэхээр яг гадагшаа сурах гэж бодож байгаа зүгээр өнгөс төсөөлтөй байгаа. Гадагшаа сурна гэж мөрөөдөх төдий ингэж явж байгаа тохиолдолд бол энэ болохгүй байна л гэсэн санаа. Ер нь одоо нөгөө бидний хийсэн нөгөө судалгаанууд дээр тэр түрүүнд дуртай судалгаанууд дээр тэр харж байгаа зүйл нь юу вэ гэхээр ер нь нэг хүүхдүүд гадаадад ажил сурахыг хүсэж байгаа гэдэг хандлага нэг 50 орчим хувьтай байгаад байгаа. Тэгээд эн чинь өөрөө яг юуг харуулдаг байгаа вэ гэхээр яг яагаад энэ хүүхдүүд гадаад сурахыг хүсэж байгаа вэ гэдгийг бид нар бас нэг илүү сайн тодруулж харах шаардлагатай болж байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд бол мэдээж хэрэг ингээ гадаадад боловсрол эзэмшээд ирвэл гоё гэсэн төсөөлөл бас нийгэм бий болсон байна тий. Нөгөө талаас яаж гэнэ гэхээр Монголд байж байгаа сурж байгаа энэ нөхцөл хандлага бас хүмүүсийн санаанд нэг тийм сайн хүрэхгүй байгаа юм шиг байгаа. Энэ хандлага бас байж болох юм. За тэгээд дээр нь болохоор энэ гадаад сурахаараа илүү гоё сайн амжилттай сураад ирдэг кейсүүд байгаа. Гэхдээ тэрнээс эсрэгээрээ сургуулаа хаяад орхиод ирсэн магадгүй ингээд сэтгэл зүйн асуудлуудтай тулгарсан. Тэгээд буцаад хаяад ирж байгаа кейсүүд ч гэсэн байгаа. Бид нэр сэтгэл зүйчдээр ирж байгаа кейсүүд бол иймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр нэг явхараа сайн гэдэг нэг тийм хоосон төсөөлтөй байх вэ гэдгийг бас бодоод үзэх хэрэгтэй. Гэр бүлийнхнээс хол байна. Одоо бүх хариуцлагыг өөр дөрөө хүлээх ёстой болно. Хичээлээс гадна давхар цагийн ажил магадгүй хийж байгаа гэл иймэрхүү асуудлуудыг ингээ бие давж чадах уугүй гэдгийг бас аюу сайн бодож үзэх шаардлага тулгардаг гэсэн. За тэгэхээр нэгсэндээ би гадаад сурах нь сайн эсвэл муу гэж хэлэхгүй гэсэн байна шүү дээ. Нөгөө талаар яаж нүг гэхээр яалтчгүй чиний хэлдгээр мэргэжил яг ямар мэргэжил надад тохирох юм бэ? Би яг яаж цаашдаа ажиллавал, юугаар цаашдаа амьдрал ингээд амьдралтаа болоод өөртөө илүү сэтгэл ханамжтай ингээд цаашаа явах вэ гэдгийг бодох нь илүү чухал болохоос биш. Яг аль сургуулийг төгссөн байх вэ гэдэг нь хамгийн түрүүнд чухалчилж болохгүй зүйл. Мэдээж хэрэг яг зөвхөн би өөрөө Монгол Улсын их сургууль багшилж байгаа хувьд бол улсын хэмжээнд бол ингээд чагсаалт гаргахад бол ялцчгүй муус ялангуяа байгалийн ухааны салбарын боловсрол эзэмшүүлж байгаа байдал бол нэлээд өндөр үнэлгээтэй бол гарч ирсэн. Тэгээд тэр нөгөө чагсаалтын чинь нэг хэсэг нь болоод ирэнгүүс хийж байгаа багш нарын хийж байгаа судалгааны ажил өөрөө олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүд төвлөгж гэнэ үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэнгүүт ялцчгүй тооны хувьд бол нөөц төр дундаа байгалийн ухааны салбарын багш нарын хийж байгаа судалгааны ажлууд бол ингээд олон улсын сэтгүүлүүдэд илүү хэвлэгдсэн ийм үр дүнгууд бол харагдаж байгаа. За тэгээд яг одоо нөгөө сургуулийнхаа хувьд хэдийгээр одоо нөгөө мэдээж хэрэг Монгол Улсын их сургууль чагсаалтын хувьд сайн байгаа ч гэсэн одоо жишээ нь инженер технологийн чиглэлээр бол ялцчгүй шинжлэх ухааны их сургуулиуд бол илүү олон хөтөлбөрүүдийг санал болгож байгаа тийм. Тэгэхээр нэгсэндээ яах вэ гэхээр сонирхож байгаа тэр мэргэжил чинь аль сургууль дээр илүү сайн хөтөлбөртэй байгаа юм бэ? Хаана надад илүү боломжуудыг илүү санал болгох вэ гэдгийг нь харж хайвал илүү тохиромжтой байгаа гэсэн үг. Түүнээс биш за мууст орчих юм бол нэг мэргэжил сонгочлоо. Тэгээ тэр мэргэжил нь магадгүй нөгөө огт ямар нэгэн төсөөлөлгүй, хүлээлтгүй байсан хүний хувьд бол за яг болж байгаа юм шиг санагдана тий. Гэтэл нэг бодож исэн төсөөлөлтөй хүлээлттэй байсан хүний хувьд тэр нь хангалттай санагдахгүй байж болно гэсэн үг байна л да. Тэгэд тэр битгий хэл одоо жишээлбэл юм байгаа байхгүй юу? Ер нь одоо нэг инженер, математик, технологийн чиглэлээр ингээд мэргэжж байгаа хүн чинь хүнтэй харилцах асуудал дээр ингээд жишээлбэл хангалттай сайн бэлтгэгддэггүй. Тэгээд эхлэнгүү тийм хүн багш болоод ирэхлээрээ нөгөө хүүхдүүдтэй харилцахад ч юм уу тодорхой хэмжээний тэр нөгөө заах арга зүй, харилцааны тэр чадварууд нь бас дутагдал гарч байгаа тохиолдол харагддаг байхгүй. Тэгэхээр чин яг ямар мэргэжил эзэмшээд хаана ажиллаж байгаа вэ гэдгийг төсөөлөлтөөгөө байж иж сургуулаа сонгож иж илүү сайн тэр нөгөө өөртөө хэрэгтэй тэр мэдлэг чадвар төлөвшлийг олж авна гэдэг гэж л харна. Тэр нөгөө бас гадаадад одоо жишээ сургуульд аплай хийх гэж байгаа тохиолдолд нэг юм юу гэдэг чтэй. Мэдээд сургуулаа харгалзаж одоо улсын сургууль юм уу, хувийн сургууль юм уу гэж харгалзаж үзэх тохиолдол байдаг ч бас хувийн сургуулиуд нь аюул сайн сургуулиуд ингээ байдаг. Тэр ирээрээ нөгөө сургуулиуд аюул сайн өрсөлдөг. Тэгэд гол нь нөгөө багшигаа судалдаг шүү дээ. Тэр багш одоо миний нэг хийх гэж байгаа судалгааны чиглэл ч юм уу, миний сонирхож байгаа чиглэл байнгут тэр чиглэлд намайг аюул сайн менторлоод удирдаад аваа явчих
боломжтой багш хаана байна вэ Яг гэдгээр нь ер нь судалдаг шүү дээ. Тэгэхээр оюутнуудыгаа бас одоо харцангуй би өчигдөрхөн бас Монгол нэг сургуулиудын сайтуудыг харж ийлээ л да. Нэг өмнөх үеийгээ бодвол бас багш нарын танилцуулга энтрүүд нь байдаг болцоо. Ямар чиглэлийн хичээл заа, ямар чиглэлийн судалгаа хийдэг, өгвөл юу бичсэн энтер гэд мэдээлүүд нь үзэж алхаар болсон мэлээ. Тэгэхээр одоо оюутан болох гэж байгаа, мэргэжлээ сонгож байгаа хүмүүстээ бас тэр талаас нь судлаад үзээсэй гэж хэлмээр байна. За дараагийн нэг асуулт бол нэг ийм зүйл байна л да. Одоо устдаж үгүй болох гэж байгаа мэргэжлүүд гэдэг нэг ийм зүйлс их гарч ирээд байна. Техник, технологи хөгжихийн ирээр бас технологийн чиглэлд энэ одоо мэдээлүүд илүү их гараад ах шиг байна л да. Тэгэхээр энэ мэргэжлүүд устдаж үгүй болно гэдэг ойлголтод ер нь ингээ хэр хурдцтай ингэж явагддаг зүйлийн ирээдүйд сонгож байгаа мэргэжлээ одоо ойрын 20-30 жил магадгүй эрэлттэй байх гэдэг дээр нь тулгуурлаад сонгочвол тэр хэр бас юм баталгаатай одоо юу болж чадах вэ? Сонголт болж чадах вэ? Тэрэнд найдаад ингээ мэргэжлээ сонгоцсон чинь 5 жилийн дараа өөрчлөгдөж одоо яах вэ гэдэг юм уу? Тиймэрхүү зүйлс хэр гарах вэ? Яг нэг эзэмсэн байгаа мэргэжил нь одоо яг тэр мэргэжлэрээ ажиллах боломжгүй болсон ч гэсэн цаашаа өргөжлүүлээд тэнд холбоотой нөгөө эзэмсэн мэдлэг ур чадвар дээр тулгуурлаад өөр мэргэжил рүү хөрвж болох уугүй гэдэг нэг юм хөлбөр байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд нэг тэр хүн өөрөө л бууж өгөхгүй бол эрхлэх хийх ажил нь болтох байх л гэж бодоод байна л та. Яг зөвөр нөгөө аж үйлдвэрлэлийн хувьсгал гээл ярьж байгаа ч тийм. Тэгээд одоо бол илүү үүлэн технологи, шинэ химэл оюун ухаан ч юм уу иймэрхүү ажил мэргэжлүүд гараад ирчингүүд хүмүүсийг ингээд тэр рүү оролцсноо, шил ухаан чиг одоо юу гэдэг багшийг ч юм уу ингээд оролдог болчлоо гэдэг нэг тийм санаанууд бас гарч ирээд байгаа. Гэхдээ саяхан нэг дээд боловсролын хилцүүлэг дээр Германы их сургуулийн ректор ярьж ирсэн. Тэгээд тэр хүний хэлж байгаагаар бол яг бид нар ингээд аяа гараад ирэх үед бол ингээд маш идэвхтэй судалсан. Яаж энийг ашиглаж болох уу гэдэг талаас нь эсвэл ингээд үнэхээр бид нар ингээд дээд боловсролд баг хэрэггүй эйр орлуулчих болох юм шүү гэдэг нэг тийм санаанууд бол гарч ирээ судлагдсан. Гэхдээ эцсийн үр дүндээ бол AI хангалттай бэлэн биш байна. Тэрийг бол орлуулах боломжгүй. Энэ бол зүгээр сургалтын процессд бол дэмжих хэрэгсэл болж болохоос биш. Бусдаар бол ингээд багшийг бүрэн орлохгүй шүү дээ. Бүрэн орлох ямар чадваргүй байна гэдгийг бол бид нар ингээд олж мэдсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тач одоо юу гэдэг одоо ингээд хиймэл аюун ухаан сүүлийн 2 жил амар идэвхтэй хэрэглэгдээд эхэлж ингээд супер боллоо гэж шууд бодож үлдэгнэж болохгүй. Тэгээд яг зөвөр ингээд нийтлэг байдлаар ингээд эдийн засгийн ч юм уу нийгмийн нөхцөл байдлыг харгалзаж үзэж хагаад манай Монгол Улсын хувьд бол тэр 2024 онд гарсан нөгөө тогтоол байгаа. Тэр тогтоолын хавсралтан дээр бол 34 эрэлттэй мэргэжлийг жагсаасан байсан. Энэ 34 эрэлттэй мэргэжил дээр байгалийн ухааны багш нарын одоо химийн багш, физикийн багш гэх мэтчлэн багшийн мэргэжлүүд бол нэлээд их байсан. Тэгэнгүүтээ анагаах сувилхан ухааны мэргэжлүүд их байсан. 34-ийн бараг тал нь энэ хоёр болоо явчихж байгаа. Талаас илүү ч юм уу тий. Тэгэнгүүтээ сан техник за тэгээд яг уу сэтгэл судлалт нийгмийн ажилтан хөдөлмөр засалч ч юм уу тий. Иймэрхүү мэргэжлүүд бол орж ирж байгаа жишээтэй. Тэгэхээр яг энэ нийгмийн эрэлтийг хэрвээ харах юм бол бид нар хүн амынхаа байдлыг одоо үзэх юм бол ирээдүйд байгалийн ухааны багш нар хэрэгцээтэй хэвээрэл байна. Анагаахын салбарын мэргэжилтнүүд бол заашгүй хэрэгцээтэй хэвээрэл байна. Энэ бол ирээдүйд тусдаж үгүй болно гэж бол бодохгүй байна. Яг одоо нэг химэл оюун ухааны шалтгаалаад тий. Нөгөө талаар саяхан 5 сард Forbes-ийн мэдээлэл гарсан байсан. Ер нь бол ингээд ямар ч одоо нэг эдийн засгийн болоод технологийн хөгжлүүд агаад бид нар ялцчгүй ингээд мэргэжлүүдийн нөхцөл байдал бол жоохон өөрчлөгдөж байгаа. Гэхдээ яг энэ нэг эдийн засаг технологийн хөгжилтэй холбоотойгоор гарч ирж байгаа мэргэжлийн эрэлт тунд үндсэн нэг 9 мэргэжил байна. Энэ дотроо болоод ирэнгүү технологийн мэргэжлүүд мэдээж хэрэг байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу нөхөр технологиуд дагаад тэр технологитой холбоотой хуулийн мэргэжилтэн хэрэгтэй байна. Тэр хуулийг боловсруулдаг. Одоо тэр хуулийн нөгөө хяналтыг хичээдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө технологи тагсан тийм бас одоо тодорхой тусгаасан яг тэр чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэрэгтэй. Нөгөө талаар олон улсын ингээд харилцаа илүү ингээд эмзэг байгаа яг ийм нөхцөлд бол ямар ч тохиолдолд олон улсын бизнесийг одоо ингээд мэдрэмжтэйгээр эхэлж чаддаг тийм мэргэжилтнүүд хэрэгтэй байна ч гэдэм үү. Иймэрхүү нөгөө нөхцөл байдлуудыг бас авч үзэж байгаа байхгүй. Дангаас нэг л югаар нь хараад авах хэрэггүй байна шүү дээ. Тийм. Тэгэхээр эн чинь өөрөө яг уу гэхээр
хүнийхээ хувьд бол бид нарт хэрвээ ингээд сонирхож байгаа мэрэгжил байгаа тэр мэрэгжлийнхээ ингээд ажиллаж болох орон зайг хуралдаа харчих юм бол тэрэн дээрээ ингээд бид нар өөрийнхөө хүсэл сонирхол чадвар дээрээ тулгуурлаад илүү идэвхтэй ажиллаж болно. Нөгөө талаас за яг миний сонирхол чадвар юм гэхдээ би яг ямар мэрэгжил эзэмшихээ мэдэхгүй байна. Ирээдүйд нэг жоохон ажлын байрны баталгаатай байх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тэр талыг үнэхээр яг ингээд бүрэн баталгаатай байлгахыг хүсэж байгаа бол магадгүй технологийн мэрэгчлүүд байж болж байна тий. Гэхдээ технологийн мэрэгжил нь өөр чинь тохирохгүйгүй үед аяга сайн бодож үзэх хэрэгтэй тий. Тэгээ одоо яг чиний хувьд санал нийлхүүгөө мэдэхгүй л байна л да. Гэтэ нөгөө IT-ийн чиглэлийн мэрэгжлийн хүмүүс бол хөвчлэн нэг тийм хүмүүстэй одоо нөгөө нэг тийм одоо юу гэдэг нээлттэй маягийн хүмүүс бол биш тий. Илүү ингээд хийж байгаа ажил дээр төвлөрөө суудаг ч юм уу тийм хүмүүст илүү анзаарагддаг шүү дээ. Тэгэхээр магадгүй хэрвээ өөрийнх нь зан чанар ингээд хүмүүстэй аюух нээлттэй байх, илүү олон хүмүүстэй танилцах, илүү ингээд өөрийгөө ингээд сордог, олон газраар явахыг хүсдэг ч юм уу. Тийм хүн байх юм бол технологийн мэрэгчлэл айгүй эрэлттэй мэнгүүтээ IT инженер болох нь өөртөө тохиромжтой юугүй юу тийм бас бодож үзэх хэрэгтэй гэсэн. Одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Бас нэг ийм кейс байгаа. Технологийн мэрэгчлэр маш амжилттай суралцсан, урамшилдаг оюутан болоод төгссөн энэ хүн яг мэрэгжлийн ажлыг хийсэн чинь энэ миний их ажил биш байна. Тэгэхээр чин яг тэр нөгөө нэг ажил хөдөлмөр яг өдөр тутмын үйл ажиллагаа надад тохирохгүй юу? Би ингээд энийг хийхэд бэлэн байна уугүй юу гэдгээ нөгөө судалж үзэх хэрэгтэй гэдэг санаа маань энэ л дээ. Тийм би яг таны хэлсэнтэй бас санал нэгдэж байна. Ер нь ингээд бас мэрэгчлүүдийг харангуут одоо тухайн мэрэгчлэрээ ингээд сураа явж хахад илүү хөгжүүлсэн чадварууд ч гэдэг юм уу тийм зүйлс нэг төлөвшөлгээ хоёул ярьжсэн шүү дээ. Тиймэрхүү зүйлс яг ингээл хуульч хүмүүст нэг юм ойролцоо төрлийн одоо сэтгэл судлаач гэж ойролцоо төрлийн яг санхүүгийн мэрэгжлийн хүмүүс гэл нэг ойролцоо юм төрлийн хүмүүс ер нь бол анзаарагддаг. Гизээ идэж гэсэн бас нэг тэр хүнд нэг өгөгдөл буюу нөгөө одоо хоёлаа яг ярьсан хүрээндээ яг нь нөгөө авиас чадвар тэр нөөц боломж гэдэг тэр зүйлс маань явсараагаа л тэр хүнд одоо тухайн ур чадварыг онцлогийг ингээ бүтээж байгаа шүү дээ. Тэр яалтгүй тийм зүйлсийг нөгөө харгалзаж үзэх хэрэгтэй гэж угаасаа бодож байна. Зарим хүмүүсийн хувьд бол нэг юм удаан хугацаанд төвлөрч сухад бас хэцүү ингээл хүмүүс идэх шүү дээ. Ер нь хөвчлэн ингээл яриан дундаа ажиллаа ингээд хийждэг ч юм уу. Тэгээ тэр чин тэр хүнийхээ хувьд дэмий яриад байгаа биш харин тэр хүнийхээ хувьд бүтэмжтэй байгаа байхгүй. Зарим хүмүүс болохоор ярихаараа жоохон ингээд хамаг хүчээ ингээд зараад байгаа юм шиг санагдаад төвлөрч сухаараа яг ажиллаа бүтэмжтэй хийдэг ч юм уу. Тэр онцлогуудыг бол яалтгүй нөгөө харгалзаж үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэр хоёулангийнх нь нөгөө яриаг ингээд зураглаад харах юм бол эхлээд мэдээж тэр авиас чадвар би юу чаддсан бэ, дуртай юм бэ, дургүй юм бэ гэдгийг мэдээж харгалзаж үзэх нь зөв. За тэгчээд бас нөгөө хүн чинь мэдээж чанартай сайхан аз жаргалтай ерөөсөө хүмүүс амьдрий гэж бодохгүй шүү дээ. Сайхан аз жаргалтай амьдрах албатна. Тэгэхээр тэр амьдралын баталгаа миний энэ мэрэгжил маань цаашдаа ингээд төсөж хөгжөөд одоо ингээд ажиллаж хөдөлмөрлөх боломжтой юу гэдэг зүйлсээ харгалзаж үзэх гэдэг нэг ийм одоо үе шат гэх юм уу. Эдгээр зүйлтэй одоо юу гадаг шүү дээ англигтаад би бас нэг зөвлөгөөг айгүйх чухал зөвлөгөө гэж бодоод байдаг аахгүй. Тэр нь одоо юу гэхээр авиас чадвартай байлаа гэд дандаа аз жаргалтай ажиллана гэсэн үг биш шүү дээ тий. Одоо сорилттой, хэцүү, нөгөө уйлмаар, болмоор, шантармаар тийм үед угаасаа л ямар ч мэрэгжилд ингээд тулгардаг. Тэнгүүд нөгөө ямар ч тийм хэцүү зүйл тулгарсан урам зоригтой тэр одоо хэцүү зүйлсийг даваад би ажиллаж чаднаа гэж бодож ивэл тэр мэрэгчлээ ингээ бас нэг зөв сонголт байж магадгүй гэж ингээ хэлдэг штэ. Тэрийг би бас айгүй үнэн гэж боддгоо. Боли мэрэгчлээс солиё гэдэг. Тэгээ солиод байнга сураад тэгээд авахс боломж авахгүй штэ. Тийм. Цаг хугацааны хувьд ч тэр нөөц болцооны хувьд ч тийм боломжууд үргэлж гарч ирэхгүй шүү дээ. Яг хөө зүгээр сүүлийн үеийн зарим нэг мэдээлэл төр харахад бол нэг гисэн байсан. Би яг гизэн гэдгийг сандаггүй өнгөрсөн жил харсан санагдаж байна. Хүмүүсийн амьдралын дунд одоо урт бол одоо нэмэгдэж байгаа. Нэгсэндээ яг үгээр дундаж насалт нэмэгдэж байгаа. Энэ хэрээрээ ахуулаад хүн амьдралдаа цор ганц мэрэгчлийг эзэмшээд тэр мэрэгчлэрээ ажиллаж амьдрна гэдэг юм байхгүй болчихсон. Хүнд хоёрдогч боловсрол эзэмших тэр цаг хугацаа гэдээ байх боломжтой болсон гэдэг тийм санаа бол ярьж байгаа. Тэгээд ер нь манай улсын хувьд ч гэсэн дундаж насалт бол ерөнхийдөө нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгээд нийтлэг байдлаар харж байхад ер нь бол одоо ингээд тодорхой мэрэгжлийн онцлогоо шалтгаалаад 40-45 таа ингээд төвтэй гардаг хүмүүс дахиад мэрэгжлийн өөрчлөлт арай өөр одоо хөдөлмөр хэрэглэж эхлэх юм уу ийм тохиолдлууд байна. Тэгээд хамгийн бас их гоё бахмаар байгаа юм нь одоо жишээлбэл манай бусад ихтэй сургууль дээр ч гэсэн байгаа ах манай мастер бол одоо ингээд
бакалавртаа 2 дахь бакалавраар орж ирж байгаа хүмүүс бас ингээд дахиж ингээд цэцэг судлаар суралцахаар эсвэл нийгмийн ухаанаар эсвэл хэлний чиглэлээр суралцахаар ингээд хүрээд ирж байгаа суралцж байгаа яг бакалаврт сурж байгаа хүмүүс байх жишээтэй. Тэгэхээр эн чинь яаж нүг гэхээр харьцангуй хэрвээ тэр хүн хүсэх юм бол ингээд боломж бол байгаа. Гол нь яг уу гэхээр яг тэр нөгөө мэргэжил сонголтын явцдаа нөгөө яг л өөрийнхөө тэр хүсэл сонирхлыг авяас чадвараа тэгээд үнэт зүйлээ тэгээд өөрийнхөө онцлог шинжийг харуулж үзээд тэр талаараа мэдж байгаа харуулж үзээд сонголтоо хийх юм чухал. Мэдээж хэрэг тэр харуулж үзэж байгаа зүйл чинь яг ямар мэргэжлийн одоо ингээд хүрээнээс ингээд би сонголтоо хийвэл болохоор гэдгийг бас мэдхийн тулд мэргэжлүүдийн талаар мэдэх нь чухал байгаа. Тийм таны одоо саяны яг ярьсан шиг хүн одоо нэг мэргэжлээ сонгоод тэгэл надад дуусж байгаа эсвэл өөр сонголт хийж болохгүй гэсэн зүйл байхгүй. Монголд ч гэсэн энэ дээр айгүй нээлттэй ханддаг болсон юм шиг санагдсан. Сүүлийн үед би бас тийм хүмүүстэй таарсан. Ингээд одоо чинь эмч мэргэжилтэй хүн байж байгаа. Тэгээд нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар яг тэрүүгээр ажиллах боломжгүй болонготой одоо 2 дахь мэргэжлээ өөр мэргэжлээр сурж ийн гэдэг ч юм уу. Нэг сургалт ороод ийдсэн чинь бас тэтгүртэй гарцсан. Гэхдээ 2 дахь мэргэжлээрээ ингээд сурж байгаа. Надад залуу хүмүүстэй ингээд цуг суугаад хичээл хийх ингээ айгүй гоё агаа гэл энэ тал дээр бас айгүй нээлттэй болж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж хоёулангийн ярьж байгаа энэ подкаст маань бол анх удаа мэргэжлээ сонгох гэж байгаа яг яэш өгж байгаа хүмүүс маань илүү хүсэж байгаа учраас мэдээж тэр сонголтондоо чухал сонголт тэр сонголтондоо алдаа ихгүй байгаасэ гэдэг үүднээс одоо битэрийн энэ яриа бас хүрж байгаа. Тэгээд тэр хэрээрээ хүмүүс маань бас сайн одоо нухаж сонсоосай гэж бас их хүсэж байна. За тэгээд төгсгөлд нь бас нэг юм асуух зүйл байна. Би нэг элтийн ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдэд нэг зөвлөгөө төсөл дээр ажиллаад тэг хүүхдүүдийн яриаг сонсч ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүд юу ярьж байгааг гэсэн чинь за би яашээ бол мэдээж өөрийнхөө сайн бэлдснээр ингээ өгч чаднаа. Гэхдээ яг шалгалтаа өгвөл гараад ирэх тэр мөчөд яах вэ гэдгээс айгүйх санаа зовоод байна гэж байгаа байхгүй. Нөгөө багш нарынхаа аав ээжийнхээ хайртай дотны хүмүүс найз нөхдийнхөө итгэлийг чи чаднаа гэд хэлсэн байсан чинь тэр хүлээлтэнд нь би хүрч чадахгүй байхгүй. Намайг ингээд төсөөлжсэн тэр төсөөллөөс нь өөр байх вэ гэдэгт айгүй гурмын нугалах уу гэдэг санаа зовж байна гэд. Тэгэл шалгалт өгнө гэл тэр угаасаа хэн өнгөл ингээд айгүйх айдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үе та тэр хүүхдүүдэд болон эцэгчүүдэд бас ямар зөвлөгөө одоо өгөх вэ? Хүүхдүүд маань хитрхийг сандарсандаа болоод одоо нэг тохиромжгүй сонголтууд ч юм уу тохиромжгүй зүйлс өөртөө бас одоо хитрхийг ус шалгалтанд орох гэж хийж сандраад энэ цангаад энэ гэл ус их уучдаг ч юм уу те гэх мэтчлийн асуудлууд байдаг шүү дээ. Би бас нөгөө ерхий боловсролын сургуулиуд ингээд ажиллаж байхад бас тэр нөгөө боловсролын аймаг дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжлүүд юм ингээд ахлах сургуулийн одоо ээш өгч байгаа хүүхдүүдэд ингээд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа нь бол их тийм практикл байдлаар бол зөвлөгөө өгч ирсэн. Айгуу шун саундаж амраарай тий. Өглөө цагаасаа эрт очоорой. За тэгэнгүүтээ юмнуудаа бүрэн бүтэн байгаа хэсгийг нь ягталж гэрээсээ гараарай гэж гих мэтчлэнгээр ингээд хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо зөвлөгөөний алхам болгоно нь чухал байгаа. Яагаад чухал вэ гэхээр шүн саундаж амрах нь өглөө бүх юмудаа нягтлаад яг цагаасаа эрт гэрээсээ гараад тэндээ бэлэн болоод очиод байж ах нь нөгөө сандрахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг байна л да. Тэгээ ер нь бол нөгөө сандраад эхлэхэр чинь хүн уншиж байгаа юм дээр төвлөрч чадахгүй болчихно тий. Яг ямар хариулт сонгож байгаа яаж байгаа гэдгээр магадгүй 50 байх үесээ илүү урт удаан хугацаа зарцуулж иж хариултаа сонгох хэрэгтэй болдог ч юм уу. Иймэрхүү бэрхшээлүүдтэй тулгарна. Тэгэхээр хамгийн ихний алхам бол тайван байдлаа хадгалах. За тайван байдлаа хадгалахын тулд цаг хугацааны хувьд юм уу тэр төлөвлөсөн өөрийнхөө одоо тэр нэг бэлтгэлээ хангах хэрэгтэй тэр зүйлсүүдээ бол ингээд боддороо хийчих нь шүү дээ. Дараагийн нэг чухал зүйл нь болохоор сэтгэл зүйн хувь тайван байдлаа яаж хадгалах вэ гэдэг нэг ийм асуулт байна. За тэгээ сэтгэл зүйн хувь тайван байдлаа хадгалахад бас нөлөөлж байгаа нэг зүйл нь болохоор би өөрөө хэр бэлтгэлтэй байсан бэ гэдэг нэг тийм одоо гэдгээс шалтгаална. Тэгээ би хэр бэлтгэлтэй байсан бэ гэдэг нь хангалттай сайн бэлтгэлтэй байсан гэж бодож байгаа бол сэтгэл зүйн хувьд бас тайван байж болно тий. Тэгээд 3 дахь зүйл нь болоод ирэнгүүт яг уу гэхээр сэтгэл зүйн хувьд тэр бэлтгэл одоо тайван байдлаа хадгалахын тулд магадгүй бас сэтгэл судлалын одоо жижигхэн мэдлгүүд бас байж байгаа жишээтэй. Жишээлбэл одоо нөгөө бидний нөгөө стресс айлахад хэрэгэлдэг болчин судлах дасгалууд ч юм уу тий. Төсөөлийн дасгалуудыг жишээлбэл хийж болж байна. За энэ дээр нь болоод ирэнгүүт яг нөгөө амьсгалаа 7 секунд аваад
4 секунд бариад 8 секундэд буцааж гаргана гэдэг юм уу. Энэ бол амьсгалын нэг стрессийг бууруулах зорилттой ер нь судалгааны үр дүнд гарч ирсэн байхаар байгаа. За тэрний дараагаар бүх биеийнхээ булчин аажмаар нэг доороос нэхлүүлээд дээш хүртэл чангалаад суллаад иймэрхүү байдлаар яваад өөрийгөө тайвшруулах алхам хийж болж байна. Тэрнээс гадна сүүлд нөгөө Харвард их сургуулийн судлаачдын нэг судалгааны үр дүн байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр нөгөө биеийн байрлалаа яаж байлгаж байгаа шалтгаалаад тэр хүний тухайн үеийн сэтгэл зүйн байдал өөрчлөгддөггүйгээд тэр нэлээд хэдэн жилийн өмнө манай Icon дээр гарсан байсан. Тэгээд тэрнээс дамжуулаад яг ямар судалгаа яасан бэ гэдгийг нь уншаад үзсэн чинь одоо нөгөө Супермен, Wonder Woman-ы зогсолт нь шүү дээ. Тэр жишээлбэл одоо ингээд 2 минутын хугацаанд ингээд чухал ярилцлагын өмнө ч юм уу ингээд 2 минутын хугацаанд 0 өрөөнд орж байгаа ч юм уу ингээд зогсохоор тэр хүний нөгөө бим махадаас шалтгаалаад нөгөө сэтгэл санаа руу нөлөө үзүүлэх тийм боломжтой байдгаа гэж бол харж ирж байгаа. Тэгэхээр мэдээж олон хүний дунд зогсоод хар мэдээж бусад хүмүүс гайх байх тий. Ганцаараа байх боломжтой үедээ хэрвээ жоохон өөртөө эргэлзээд эхлэх юм бол тийм байдлаар зогсож болж байна гэсэн. Тэгээд мэдээж хэрэг одоо нөгөө цагаан тулцсан байгаа юм үеүүдэд бол хамгийн үр дүнтэй аргууд нэг богино хугацаанд гэсэн үг шүү дээ. Хараахан яг шинжил өгөхгүй байгаа гэх хүүхдүүдийн хувьд одооноос эхлүүлээд дараа жил хүртлээ юм уу 2 жилийн дараа хүртлээ өөрийгөө ингээд айгуу сайн бэлдээд сэтгэл зүйн хувьд яг тэр нөгөө ер нь бол яг үйлсэлтийн ерхий шалгалт чухал ач холбогдолтой ч гэсэн нэг талаараа чиний өнөөдөр хүртэл өгч ирсэн тэр олон шалгалтуудын нэг л байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг илүү их ач холбогдол өгөх тусмаа хүн илүү их сандардаг нэг юм онцлог харагддаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүртэл тийм олон шалгалтыг давцсан юм чинь би ч бас энэ шалгалтыг давна гэдэг тэр ихтгэлтэй л байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд яг нэг чухал зүйлийг санаж явах нь юу гэхээр эцэг эхчүүд ч тэр хүүхдүүдийн хувьд тэр элсэлтийн ерхий шалгалтын онооноос үл хамааран одоо эцэгхийн хүүхдэд харилцах хэвэндэл байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг эцэг эхчүүд гэсэн энэ нэг удаагийн шалгалт энэ яг нөгөө цаг хугацааны хувьд жилдээ нэг удаа авах ч юм уу ийм нөхцлүүд гардаг ч гэсэн энэ хүний амьдралд тохиолдох цор ганцын шалгалт биш байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр талаас нь хандаад бас хүүхдүүдтэй ч гэсэн дэмжлэг үзүүлээрээ шалгалтын дараа ч гэсэн бас дэмжлэг хэрэгтэй байдаг бахны гэдгийг л бас санаарай л гэж хэлмээр. За тэгээд маш одоо үн цэнтэй зөвлөгөөнүүдийг хүүхдүүд ч гэсэн шууд сонсоод хэрэгжүүлэхэд чухал тухайн гэр бүлд ч гэсэн ингээд нэг хүүхдийнхээ хувьд чухал сонголтыг хийх гэж байгаа юм үед ч гэсэн их чухал зөвлөгөө мэдээллүүдийг энэ подкастаас сонсч авсан байх гэж найдаж байна. Тэгээ үн цэнтэй цаг хугацаагаа зориулаад маш олон хүүхдүүдэд туслах юм зөвлөгөөг хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Тархины алаа сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастны маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн манай зочны яг хэлсэн шиг эсдийн ерхий шалгалт гэдэг бол таны амьдралыг чинь 100% тодорхойлох эсвэл чамайг цааш тэмбэ гэдэг чинь 100% тодорхойлох тийм зүйл биш учраас шалгалтанда хамгийн сайнаараа хичээж өөрийнхөө сэтгэл зүйн хувьд тайван байж энэ цаг үеэ даваарай. Өөрийнхөө сонголтыг ч гэсэн тайван хийгээрэй гэж зөвлөмөр байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй юу? Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна.
Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.